За юу яцгаанда саримснууд минь аа. Юу ийцгээж байна? Эдэж уугаад, лундаж ивтэй, ламсгалаад, оршоод одоо хүнлэмж байгаа бас тэгэл байх л да. Тэгэл зарим нэг нь машаанда юу. Дараагаа та надад нэг за тэгээ машаанда дүгжрээд ч юм уу те байж ээж магадгүй зарим нь өглөө олгон бишээ хичээл рүүгээ явж ээж магадгүй хайрж ээж магадгүй зарим нь гэр орондоо нэг сайхан их цэвэрлэгээ ээж гиа гэдэл үзэх юм олдохгүй гэвтэгч байхад тэгээ зогсож ээж магадгүй юм. Тэгэл янз юм ээж байгаа байхаа. Аль эсвэл бүр зарим нь буудан дээрээ хэвтжээвэл яах вэ? Ажлаа тараад орж ирээд ядраад залхуу нүрээд нэг аяа хоолыг идэх юмсан да гэж мөрөөдөөд л тийм ээ. Босож нэг ганц хөнжил аваад нөмөрч гинсэн залхуу ураад байна гэдэл тэгэл нөгөө буудангийнх нь хажуугаар өрөөсөө оймсон унжчихсан зүүн талынхаа оймсон дотор зүүн талынхаа гэнэ зүүн талын зүүн хөлөндөө өмсөө оймсондоо баруун хөлөө жихэд хоёр хөлөө дулаацуулж гад гараа сунгаж дөнгөж сая тайлж тавьсан цамцаа аваад цээжин биеэ дулаацуулж нөмрөөд гэдэг ч юм уу за шаламалаа. За тэгэл янз юм хийж байгаа хальтаа манай саримснууд би тэгээ та нарыг юу хийцгээж байна гэж асууж байгаа ч гэсэнтэй яг үнэндээ та нарыг ямар хажуудчлаа барай зогсох биш шалгуудлал асуулт байгаа хгүй юу энэ ер нь бол те. Гэхдээ мэдлэг ёс юм да те. За тэгээд гол ярианда оръё. Золхоо саримсан нэг хэдэн хоолны бичлэг хийсэн шүү дээ. Тэгээд зарим нь одоо миний хоолны бичлэгийг тэгээд үзчихэд тэр хоолыг ер нь дагаж хийхээр хоолч бас ойр хийсэнгүй. Ийхүү тэгээд зарим зүгээр л яриаг чинь сонсгоор гоё байна. Чи зүгээр л яриад л байж байгаа ч гэж яах шиг тийм ээ. Тэгээд тэр нь ч одоо ямар хамаа байх вэ? Ямар ч байсан нэг ийм санаа орж ирсэн юм аа. Залхуу саримсын залхуутай яриа гэдэг ч юм уу тийм ээ. Залхуу саримсын залхуутай подкастыг ер нь эхлүүлэе гэж бодлоо. Энэ бол их ноцтой мэдээ байгааз. Тэгээд яг одоо бол би ингээд амьдралдаа анх удаа ингээд өөрөө өөртөө яриад подкаст хийж л байна л да. Нөгөө хийдэг хоолны бичлэгэн дээр чи бол бас айгүй биш аялгуутай бас их өөр юу нөөрвэ гэдэг ихлээр нэг юм үйлдэл хийж байгаа байхгүй юу те мага хэрчлээ гэдэг ч юм уу төмс арилгалаа гэдэг ч юм уу тэгвэл тэр үйлдэл зорилгынхаа талаар юм ярих ч нэг өөр тэгэхгүй ингээд зүгээр л юм ярих ч өөр тэгээ бүр өөртөө ингээд солиод юм шиг ярих ч бас их өөр мэдрэмж байна тэгээ би нэг шинэ чихвч бишээ микрофон хөдөлж авсан тэгсэн чинь сая би нэг жоохон бичиж үзлээ л дээ энэ хоолоогоо тэгсэн чинь унтарсан байвал яах вэ тэгээ нэг 20 минут солиод юм шиг ганцаархнаа юм ярьсан чинь тэгээ тэр нь унтарсан байж таараа нөгөөдгөө үзэл гайгүй болчихоо яавга үзэж чинь паржган сар ээж байгаа дуусчлаа. Одоо энэ маань тэгээд айтайхан болчоосоо гэж найдаж байна. За тэгээд тийм байна. Тэгээд та нарыг элдв янз юм хийгээд байж ихт чи би бас ингээ хажууд чи нэг юм залхуутай юм яриад л хань болж ивэл бас аштай тустай юу да гэж бодлоо. За тэгээд энэ залхуутай подкастаараа юу ярих вэ гэдэг ихлээр юу чамаагүй ярина байх мэдгүй байна. Ямар ч байсан нэг эхлүүлээ. Тэгээ өнөөдөр бол өстой нүдэн тарагдаж гарт баригдсан юмныхаа талаар л ярих гэж бодлоо. Тэгээд энэ миний хажууд энэ уутан дотор хог байна. Хогны талаар ярий да тийм ээ. Хүн ер нь бас гэхдээ ингээд подкаста гэдэг нэг иймэрхүү ганцаархнаа бас өөрийнхөө хоолойг ингээд бичээд хэвтчихэвэл нь штэ тий. Бас их бясалгалын чанартай юм байна шүү. Одоо яагаад ингээд орчин үед их сэтгэл санаагаар унаад байна гэхээр ашаал худлаа нэг сэдвээ юу ч судлаач за. Гэтэ ер нь бол тийм ээ. Юу ч хийсэн нэг үйлдэлтэй нь биш гэх юм одоо тий олон үйлдэлийг хамт зэрэг хийгээд байгаа болохоор их ядараад байгаа юм байна л да. Тэгэхээр одоо ингээд над шиг ингээд бас ганцаараа гэртээ хэвтэж байхдаа ингээд ярьж үзвэл их тийм бясалгалын чанартай болох юм биш үү дээ гэж сая 20 минут нөгөө ажилтгуу микрофоноор ярьж байхдаа би бодлоо. Яагаад гэж ийнэ гэхээр одоодоо яг оршоод байгаа байхгүй юу? Одоодоо нүдэнд харагдаж байгаа, гарт баригдаж байгаа юмныхаа талаар ингээд ганцаараа дээш хараа хэвтэж байхдаа ярьж байгаа. Тэгэхээр ийм гоё тайвшрал их мэдэрдэг юм байна. Яарсан биш. Тийм ээ. Ер нь ингээд хүн байж яснаа л энэ завгүй амьдрал дотроо ингээд газар шалан дээр байгаа ууттай хогоо хараад тэрний талаар ярий ч юм уу тийм ээ. Өнгөрсөн амьдралд миний хогны талаарх дурсамж юу вэ? Би чи энэ хорвоод төрчгөөд хогтой яаж танилцлаа ч юм уу тийм ээ. Тийм яриа бол ярихгүй шүү дээ. Ярихгүй зүгээр ярьдаг хүмүүс байдаг юм уу эсвэл тэгээд тийм учраас бас
сонирхолтой байж магадгүй юм ярьж үзвэл. За тэгээ одоо тэр хог харагдаад байгаа юм чи одоо хогны талаар бас ярил л да. Одоо би яаж танилцсан талаараа ч юм уу тийм ээ. Хамгийн анх одоо миний хогны дурсамж гэвэл нэг ийм дурсамж орж ирж байна. Миний өвгөд насаа өнгөрөөсөн тэр нутагт минь аимшигтэй шороо шуурдаг байсан юм өө. Дүү шороо шуурна. Нэг ямар голч хэлээ нэг голтой ойрхон очоод гол байлуу юу ч хэлээ нэг хөндөд очсон чинь тэнцээ бууж бие засгаар болоод бие засаж юу манай нөгөө нутгийн шороо шиг юм шумуулаар шороо шуурж идэгин. Уу шумуулаар шумуул шуурж идэгин. Уу битүү шумуул бүр солиотой галзуу их шумуул байсан. Тэгэл хүн чинь яаж бие засдаг вүлээ бие засчаал ороод ирсэн чинь бөксөн дээрээ 9 газар хатгуулсан байгаа юм чи. За дээр яхав тэгээд шумуултай шороо шумуулан шуурга бол бас сонирхолтой юм байлээ. За тэгээ манай нутагт чи юм шороо их шуурдаг. Тэгэл нэг юм ногоон цэнхэр хогны уутнууд ингээд агаарт доторх нь агаараар дүүрээд ингээ хийлэгдээд гэх юм уу те. Шаар шиг бөмбөлөгнүүд ингээ тэнгэрт нисчээдэг байсан байхгүй юу? Шороо шуурхаа. Тэр дурсамж орж ирж байна. За тэгээд тэндээсээ үсрээд Японд ирээд хогтой амьдрал маань хогтой холбоотой хог бит хоёрын амьдрал юу ямар байсан бэ гэвэл амар байсан, айхтар байсан. Юу амар айхтар байсан бэ гэхээр Японд хогийн сав байхгүй байгаа л да. Тэгтээ Монгол нутагт минь байсан шиг ч юм уу байгаагүй. Тэгэл гадуур мадуур явж байгаа хогийн сав харагдахгүй. Хогоо өөрөө барайл, өөрөө кармалаал, өөрөө л цүнхэлэл явахгүй болохгүй. Тэр бол их соёлын шок байла. За тэгээд ахын хог тийм ээ. Ахын хогоо ялгаж хайн гэдэг бол Японд бол бас л их сонирхолтой одоо барыг тоглоом тоглоод байгаа юм шиг юм болж байгаа байхгүй юу? Маш их үйлдэл хийж байгаа. Монголд бол яадаг байсан бэ гэхээр нэг хогны уудан дотор хоньны толгой байна уу? Хоол идсэн хоолны үлдэгдэл байна уу? Усны сав байна уу? Ундааны сав байна уу? Урагдсан обоо байна хамаагүй. Тэгэл бүгдийг нийлүүлээл нэг уутанд хийгээл зангидаал бөөнхөрлөө шидчихдэг байсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр үедээ харамсаж мэддэггүй нэг дэлхийд минь ямар болж гэж бодсон юм байхгүй. Тэгээд харанхуу дэгдэг байсан. Японд ирсэн чинь тийм юм байхгүй. Бүх хогоо ялгаж хай. Одоо нэг муу ундааны сав үгүй нэг ундаа авч уулаа гэж бодоход тэрийг одоо хэдэн хэсэг салгаж хайж байгаа байхгүй юу? Ундагаа ууж дууслаа, таглагийг онгойлголоо. Угаал дуртаа аваачлаа, ус гоожууллаа, доторхын зайлаа, таглагийг нэг газар тавилаа. Тэр савнд наалцсан яалкийг нь уурлаа. За тэгээд нөгөө цэвэрхэн болсон саваа өөр нэг уутан тэлээ. Нөгөө бөглөгөө тэр яалктай нь хамхаад өөр гэдэг ч юм уу. За тэгээд шатдаг хог шатадгүй хог гэр ахын хог хаягдал ашиглаж агаад ашиглахаа болсон хувцаатаагч орны хүрээ гэдэг ч юм уу те. Эсвэл одоо дугуй ч юм уу тийм ээ. Тэм юмнуудаа тэгэл бүгднгийн ингээд хаяхын тулд тийм ээ. Тэм том хогнуудаа хаяхын тулд одоо бас мөнгө төлж байгаа байхгүй юу. Тэр нь бас их сонирхолтой санагдчихлаа. Яагаад би одоо хогч нь хог үн цэнэгүүл гэж бодож ирсэн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ч одоо хог хаяхын тулд мөнгө төлнө гэхэр ч ямар тэнэг юм байл гэж боддог байлаа. Гэтэ одоо бол тийм юм байхгүй. За тэгээд бас өөр юу гэвэл ингээл байж байгаа заримдаа Монголд очиж штэ тий. Тэнгүүд хогоо ингээд зарим тохиолдолд яалтчгүй ялахгүй хайж байгаа. Тийм нөхцөл байдалтай нүүр туулж байгаа юм. Тэр үед энэ бие дотор ч ерөөсөө л тарих толгойн дотор ч ерөөсөө чи бол хуурамч амтаан гэдэг тэр дуу чи хуурамч гэдэг тэр дуу ч юм уу те миний тарих толгойд ингээл яваад эхэлж байгаа байхгүй юу. Их нутагтаа чи хогоо ялгаж хаяагүй. Тэгсээр нэ одоо Японд тийм ээ хогоо ялгаж ийн ганц дэлхий дээр амьдарч ээж гэл ингээл хэцүү. Тэгтээ Монголд бас одоо бол бас хог могоо ингээд ялгадаг болж эхэлж байгаа. Гэтэл бас зарим нөхцөлд тийм ээ нийлүүлэл хайж байгаа юмнууд бас их байгаа шүү дээ. За тийм байна. Тэгээ өшөө илүү гоё ингээд ялгаж хайдаг л болохын санал гэж бодож байна. За тийм. За хогны талаар бол нэг ийм дурсамж орж ирж байна. Одоо тэгээд яахав туршлагагүй байна. Түгээ туршлагасаад байх юм юу байх угаасаа залхуу саримсын залхуутай яриа учраас тэгээд янз янзын залхуутай юмнууд л ярих байх л та. За өөр бас ярих гэж бодож байгаа юм нь одоо ингээд нэг жаахан байхад боддог байсан юм сонин содон тухайн үедээ юу юм болоо гэж боддог байсан юмнуудын талаар ярил л та. Нөгөө миний нэг темпура гэдэг хоол хийдэг бичлэгэн дээр би нөгөө нэг саман дээр амьдэрдэг хорхоо гэж боддог байсан гэж хэлжсэн ш. Тэр шиг ингээд жаахан байхдаа тэгэл цэцэрлэгт нэг ширээ тойрол хэн илүү шин юм суурсан тэр нь л тэр өдрөө тэр ширээний од болдог байлаа шүү дээ. Хоолоо идээ сууж явахдаа. Тэгэл манай ангийн нэг охин хүүч илүү юу ч илээ чи самархоо гэж мэдхгүйгээл нэг тийм яриа яваал тэгэл миний хувьд ч одоо би ч одоо за ер нь бол тухайн үедээ тэгэл мэдхгүй тэгэл хорхоо бол хорхоо сам бол саман дээр нэмдэг нь хорхоо саман дээр амьдэрдэг хорхоо л гэж боддог байлаа. Гэх мэтчлэн хүүхэд нас их бас хөөрхөн шүү тийм ээ. За тэгэж боддог байлаа. Өөр нөгөө нэг бас нэг цагаан соустай хоол хийсэн штэ. Тэрэн дээр би ярьсан да нэг хүн ингээл төрөөл байж байгаа л хүүхдлээ ер нь хэдэн километр зураар зурдаг байгээ. Тэр ёстой сонирхолтой санагдав.
санагддаг байсан юм аа. Ингээл жаахан байхдаа нэг үзэг палмастер аваал те. Тэгээ хөвгтлээл юм хүм бичээл тэгээ байж байгаад тэр хүний бичсэн зурагч байна уу, бичсэн бичвэрч байна уу, тэрийг бүгднийг ингээд тэнэлгээ те. Тэр үгсийг, тэр зургийг, тэр зураас олгоод дэлгвэл хүн яг өхөн хөвгтлээ. Бүх амьдралынхаа туршид тийм ээ. Хэдэн километр тийм зураасыг зурсан байдаг бол доо ч юм уу тийм ээ. Тэр их сонирхолтой санагддаг бай. За одоо болч те тэгэл юу ч болсон чат GPT ч гэдгээ буюу ч гэдгийг ингээл асууж хоорлуулж л те. Тухайн үед бол бидний амьдралд бол тэв юм байгаагүй учраас онцох шиг асуултууд онцох чигээрээ үлддэг байлаа. Зүрх сэтгэлд минь сүртэй нэг бүр хөгшөрцөн тийм ээ. Йоо хэдэн мянган жилийн өмнө төрсэн юм шиг юм ярьж энэ гэхдээ яг бас их сонирхолтой юм байна. За одоо өөр юу ярих вэ гэдэг тэгэхээр за зээл юм ярина. За юу. Тэ өөр ийм юм яри. Нэг юм дүрс харахаар тэр дүрстэй холбогдлолтойгоор тоо толгоонд нь бууж ирдэг. За эсвэл тэр тоог харахаар дотор нэг тийм дүрс эсвэл тийм өнгө бууж ирдэг нэг тийм юм байдаг штэ. Тэр чинь бас нэг нэртэй юм байл штэ. Яадаг юм чилээ. Тэрийг бол одоо би мэдэхгүй байна өө аймаарч байна. Тэгээ зүгээр миний хувьд ямар санагддгийг бас ярьж үзье л та. Тэгэх юм бол за одоо жишээ нь тоог дүрслэе л та. Та нарт нэгийн тоо ямар өнгөтэй дүүцгүйц ч юм уу. Нэгийн тоо тэнцүү ийм өнгө гэж тийм бодол орж ирдэг. За миний хувьд бол нэгийн тоо бол ялцчихгүй цагаан өнгө юм шиг санагддаг. Гэтэ тэр шалтгааныг нь би бол мэдэхгүй. Гэтэ сайн бодвол гарч ирнэ байх л та. Энийг яг гадаа энэ жижигхэн ялаа нисэх юм өвөл болж ихт ч ханаас гарч ирвдээ. Тэгийн тоо бол тэг чи одоо тоо юм уу юу юм. За тэр ч яхав. Тэг бол ийм тунгалаг өнгө санагддаг байхгүй юу? Усны өнгө гэх юм уу? Тийм өнгө. За хоёрын тоо бол яагаад ч мэдэхгүй. Улаан өнгө шиг санагддаг. За бас магадгүй нөгөө юу юм болов? Хос хоёр тэгэнгүүт чинь нэг зүрх сэтгэл мэтгэл гэл нэг юм улаан зүрх тэгээ улаан өнгө орж ирдэг юм болов яадаг юм бол тэрийг мэдэхгүй байна. За марц хоёрын тоо бол улаан өнгө. Гурвын тоо бол ямар өнгө гэж бодож байна. Та нарыг бас ямар өнгө вэ гэдэг тэрийг бас төсөөлөхгүй юу. Миний хувьд бол усан ягаан. За дөрвийн тоо улбар шар. Тавын тоо ерөөс орж ирдэггүй. Юу л юм байна. Тавын тоо бордол өнгө юм байна. 6-гийн тоо бол юм усан цэнхэр. 7 бол гүн цэнхэр. Им хар цэнхэр гэх юм уу. 8-ийн тоо бол чирнэлийн ягаан. 9-ийн тоо бол им гүн ногоон. 10-ийн тоо бол мэддэггүй ерөөсөө. 10-ийн тоотой дүүцэх тэр өнгө надад орж ирдэггүй. За тэгэнгүүт дүрс бас байна тийм ээ. Тэр дүрс хэдийн тоотой адилхан бэ гэдэг юм бол бөөрөнхий дүрс гэж байгаа юм. Дугуй дүрс бол 3-ын тоо. Дөрвөлжин бол 4-ийн тоо. Гурвалжин бол 8-ийн тооч. За нэг тиймэрхүү. Тэгээ яагаад ингэж байгаа юм болоо гэж би бас жоохон бодлоо сая. Тэнгүүд ингэж за 3-ын тоон дээр тайлбар хийх юм бол 3-ын тоо чинь ингээд миний хувьд бол одоо усан ягаан. За тэгэнгүүтээ бөөрөнхий дугуй дүрстэй адилхан гэж байгаа. Тэгвэл 3-ын тоо чинь өөрөө дугуй дүрснээс хамааралтайгаар бүтсэн байгаа хгүй. Салгаж тавиад нийлүүлэл дугуй болчихж байгаа хгүй. За тэгэнгүүтээ ер нь хүн чинь ийм хурц өнцгтэй үзүүртэй ямыг аюултай гэж үздэг штэ тий. Тэгвэл бөөрөнхий гөлгөр за тэгээ жоох өслөгч юм уу. Тиймэрхүү ямыг бол аюулгүй эгдүүтэй гэж харж байгаа штэ тий. Тэнгүүд 3-ын тоог задлаад салгаад нийлүүлэхээр бөөрөнхий хэлбэртэй болчихж байгаа юм. Тэр бөөрөнхийг ягаанаар бодвол тоор шиг болчихж байгаа юм тийм үү. Тэнгүүд нэг юм өслөг тоор жимс чинь ямар гоё зөөлхөн шүүслэг гоё сэтгэгдэлтэй байдаг үлээ тэрийг харахаар. За гэх мэтчлэн байдлаар хүн ингээд хэрвээ тэр дүрсийг ч юм уу, өнгөийг ч юм уу, тоог ч юм уу ингээд те энэнтэй адилхан гэж бодож байгаа бас шалтгаануудын нэг бол яалтчгүй л за энэ ярьсан юмнуудтай холбоотой байдаг гэж магадгүй. За гэх мэтчлэн нэг иймэрхүү байдлаар ингээд элдв янз юм ярил гэж бодож байна. Тэгээд та нарт ямар санагдж байна? Тэр мэрийгээс сэтгэлдээс ихт бичиж үлдээгээрэй. Тийм байна да. Тэгээд үргэлж хамт байгаа сармиснуудаа баярлалаа. Тэгээд цаашдаа бас хамтдаа байх болтугай. Биеэр биш. Сүүлдээ бүр ам хатаад хоолоо хорсоод байна. За тэгээд биеэр биш сэтгэлээр хамтдаа байцгаая да. Бас юу шинэ он гарах гэж байна уу? Яах гэж байна? Шинэ оноос өмнө энийгээ хийх нү яах нь тийм ээ арцгаая. Шинэ он гарах гэвэл бас шинэ оны минь шинэ он гарцсан байвал хэдэн килограмм таргалваа тийм ээ. Төмсөн салаад идвүү. Яам өгөрцөө идвүү. Би бол мах чанж идмээр. За тэгээд баяртай бүх сармиснуудаа шинэ он шинэ жил шинэ хүн болохыг ёрой. За болох байсан ч яах вэ? 90 сар бол байгаарай. Баяртай сармиснуудаа.